Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Золотой байгалийн эрдэс тусны үйлдвэрлэлийн явцыг та бүхэндээ танилцуулж байна. Энэ төхөөрөмжийг бол та бүхэн түрүүн харсан баг. Энэ төхөөрөмж нь яадаг гэвэл бидний хэрэгэлдэг золотой байгалийн эрдэс тусны 5 литрийн савыг үлээж гаргадаж эцсийн бүтээгдэхүүн болгодог төхөөрөмж байгаа юм. Бидний давуу тал юу вэ гэвэл бидний сав манай компани үйлдвэрлэж байгаа сав маань чанарын өндөр түвшинд хийгддэг маш сайн чанарын сав байдаг. Ямар сав болгон ижилхэн гэж та бүхэн бодож шиж магадгүй. Тэгвэл үгүй энэ бол эргэлзээ. Яагаад гэвэл бидний хийдэг сав маань болохоор PET-1 үзүүлэлттэй буюу маш сайн чанарын зав хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй ийм давуу талтай ийм цавыг үйлдвэрлэдэг тоног төхөөрөмж байгаамаа. За одоо миний танилцуулах төхөөрөмж бол та бүгдийн хэрэгэлсэн савыг дахиж ариутгаж цэвэрлэдэг ийм төхөөрөмж байгаамаа. Энэ төхөөрөмжөнд угаасны дараа бид нэр кварцын гэрэлт хатаагаад ямар нэгэн гадны нөлөөтэй нэм бактерийг устгаж та бүхэндээ цоо шинийн савыг дахиж ус савлж хүргэдэг ийм давуу талтай төхөөрөмж юм аа. Та бүхэндээ золотой байгалийн эрдэс тусны шүүлтүрүүдийг танилцуулж байна. Эдгээр 3 шүүлтүрийн ачаар та бидний хэрэглэдэг золотой байгалийн эрдэс тус маань ямарваа нэгэн эрдэс бодисын агуулмж алдагдахгүйгээр байглаас аяас эрдэс бодисороо та бүхний гар дээр хүргэгддэг байгаа. Савлж байгаа усыг бол цэвэр ус, эрдэс ус гэсэн хоёр төрлөөр ингэж стандарт заасан байгаад ингээд савладаг байдаг. За цэвэр ус гэж нэрлэдэг байгаа энэ ус маань бол өөрөө эрдэс маш багатай юм ус байгаа. Эрдэс ус нь бол за Улаанбаатар хотын хувьд гэхэд бол 95% багтахаар тийм цөөхөн одоо хотгийн ус одоо үйлдвэрүүд маань өөртөө хотгийн утгатай тэгээд утгийнхаа усыг эрдэсийг нь шүүж хүндэхгүй савлж байгаа юм үйлдвэрүүд бол цөөхөн байна. Золотой гэдэг эрдэс ус маань эрдэсийн хувьд бол хамгийн зохимжтой, найрлагатай байгаа. За эрдэс гэж яриад байгаа нийт одоо үндсэн элементүүдийн агуулмж нь ундны усан дээр бол одоо 1000 мг литрийг хүртэл зөвшөөрнө гэсэн байдаг. Гэтэл одоо 100 мг литрээс бага байгаа нь эрдэс хэтэрхий багатай да тооцогдоод байна. За эрдэмтдийн үзэж байгаагаар эрдэсийн хэмжээ нэг за 200-аас нэг 350-ийн хооронд золотой усных бол одоо хамгийн зохимжтой гэж үзэж байгаа 200-аас 250 мг литрийн хооронд. За түүнээс гадна Улаанбаатар хотод бас ер нь Улаанбаатар хотч гэлтгүй өндөр уулын бүсийн усанд бол фторын агуулмж их багатай байдаг. За эсвэргээрээ одоо говь хээрийн бүсэд бол фторын агуулмж өндөр юм байдаг. Тэгэхээр фтор гэдэг нь маань багатай болох юм бол шүдний кариес өвчин үүсдэг. Ихтэй болох юм бол одоо шүд өрөх буюу флероз гэдэг өвчин үүсэх үндслэл болдгоо гэж үздэг. Тэгэхээр Улаанбаатар хотын усанд бол фторын агуулмж багатай. Ихэнх тохиолдолд фторын агуулмж бол багатай. Одоо доод хязгаараас доош дотгошоо байдаг бол энэ золотой усны фторын агуулмж бол яг зохимжтой хэмжээнд одоо 0.7-аас 1.5 мг литрийн хооронд байдаг гэдэг бол одоо 0.9-ээс 1 мг литрийн хооронд байгаа. Энэ утгаараа бол одоо бас шүдний өвчлөл үүсэхгүй байх одоо энэ нөхцөлийг бүрдүүлсэн. За тэгээ байгалийн энергиг авсан өөрийн одоо хотоос зайдуу байгаа гэдэг утгаараа за эрдэсийг зохимжтой хэмжээнд агуулсан. Энэ олон давуу талтай байгаа учраас их хамгийн зохимжтой найрлагатай уснуудын нэг юм гэж ингэж үзэж байгаа. Та бүхэнд золотой байгалийн эрдэс тусыг танилцууллаа. Манай хүргэлтийн нутас 77 тэгтэг 70 80 70 70. Золотой байгалийн эрдэс тус маш сайн.